Сонгоо архын дүүргийнхаа иргэд 5 хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сонгоо архын дүүргийн онцгой хэлэлцээс 5 хүндээ дараах мэдээллийг хүргэж байна. За энэ оны буюу 2026 оны байдлаар бол Сонгоо архын дүүргийн нутаг дэвсгэрт бол 6 орооны нутаг дэвсгэртээр бол халиа ташингийн нөхцөлөд үүссэн. За үүн дээр бол холбогдох мэргэжлийн байгууллагууд бол шуурхай арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна. За үүн дундаа бол засаг даргын тамгын газар мөн тэр дундаа дүүргийн менежер, за тамгын газрын харьяа тогтчлын төвч хөлц, за мөн захиалагч ажлын алба, баруун хөдөлмөрчд аж ахуйн тооцоолт үйлдвэрийн газар маань, за мөн Сонгоо архын дүүргийн онцгой хэлэлцсэн албаагчид маань бол ингээд халиа ташин үүссэн нөхцөл байдал дээр бол төрхөн шурхаа очиж, за үерийн сувг шуудууд татах үйл ажиллагааг бол зохион байгуулж ажиллаж байна. За мөн одоо шар усны үер одоо болж байгаа одоо халиа ташин үүсэх боломжтой газрууд бол мөн мөсөн далан болон шараа тасан даланг бол босгож иргэдийн өмч хөрөнгийг хавар хамгаалах ажиллагаа зохион байгуулж ажиллаж байна. За саяхан бол одоо дэд үс захиалагч ажлын албанаас одоо өгсөн мэдээлэлээр бол 3 км орчим мөсөн болон шараа даланг босгож одоо сувг шуудууд татан ажилласан байгаа. За энэ дээр бол одоо мөн Сонгоо архын дүүргийн 26 дугаар хараа төгөлдрийн гүүрний одоо тэр мөсөн доотлын одоо бүгэлдэрсэн энэ хэсгээр бол захиалагч дэд үс хөгжлийн албаны ажилтны албаагч бол онцгой байдлын албаагч бол суугчлалыг гаргаж ажилласан байгаа. За ингээд мөн одоо иргэд 5 хүндээ гамшигт хамгаалах хуулийн дагуу өөрийн өмч хөрөнгийг бол аврам хамгаалах энэ ажилд бас гар бие оролцож өөрийнхөө хашаа гэр байшинг бол тойруулан одоо хамгаалалт хийх, талан суугийг бас татах, за мөн мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах энэ нэг бол анхааруулж байна.